гишүүдийн тоо нэмэхийг улс төрийн намуудын жагсаалтанд эргэлзэх ийм асуудал иргэд сонгогчдын дунд одоо түгээмэл байгаа нь тодорхой. Энтэй болвол санал нэг байгаа. Энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой улс төрийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн нөхцөл байдлууд үүсэт байгаа гэдэг ийм дүгнэлтийн үүднээс энэ үндсэн хуулийн хэлэлцүүлэгт бол оролцож сонгогчдын төлөөллийн хувьд байр суурь илэрхийлж байгаа. Бид 30 жилийнхаа улс төрийн төлөвшлийн асуудал, улс орны эдийн засгийн асуудал, нийгмийн хүрээнд болж байгаа үйл явдлууд, 8 удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын засаглалын асуудлуудыг бид өнөөдөр дүгнэж, хэлэлцэж энэ үндсэн хуулийн нэмэлтийг оруулж байгаа гэж ойлгож байгаа. 30 жилийн энэ хугацаанд 8 удаагийн сонгуул явуулж парламентын засаглалын түүхэн 30 жилийн үйл явцыг өнөөдрийн өндөрлөгөөс бид харж дүгнэж хэлэлцэж байна. Улс төрийн төлөвшлийн хөвс гацаанд орсон, төрийн үйл ажиллагааны чууд гацаанд орсон, эдийн засгийн хөгжиж сөхөрсөн ийм цаг үед бид энэнийг хэлэлцэж байгаамаа. Энэ өөрчлөлтийг бид өнөөдөр хийгээд 24 онд, 28 онд ч гэсэн үр дүн гарна гэдэгт тийм одоо зорилгыг, тийм одоо шинэ одоо өргөс авсантай адилхан асуудал гарахгүй. 20 жилийн дараа, 10 жилийн дараа Монголын улс төрийн төлөвшил, Монголын улс төрийн намуудын төлөвшил, Монголын улс төрийн тогтолцооны төлөвшил сайн үр дүн авч ирж, парламентын засаглалын хөгжил ирж, шинэ одоо зүйл, альва асуудалд олонхийн шийдлийг, шударгын шийдлийг шийддэг ийм төр засгийг бид байгуулаасаа, ийм төлөвшил бий болоосаа, ийм улс төрийн тогтолцоо бий болоосаа гэдэг ийм одоо шийдлийн үүднээс өнөөдөр бид энэ үндсэн хуулийг хэлэлцэх үйл ажиллагаанд оролцож, улс төрийн одоо хариуцлагатай намын хувьд улс төрийн намын шийдвэрээ гаргуулж, бүлгийн шийдвэрээ гаргуулж бид энэ өдөр оролцож байгаамаа. Монгол орн гацаанд орсон. Монголын төр гацаанд орсон. Авилгал хээл хахуул, улс төрийн ашиг сонирхол, ард түмнийг өнөөдөр төрд итгэх итгэлийг, ард түмнийг өнөөдөр энэ улс төрийн намуудад итгэх итгэлийг ямар байдал хүргэснийг бид өнөөдөр дүгнэж хийх ёстой. Бид энэ байдлаараа, энэ хуучин 76-аараа энэ холимог тогтолцоог оруулахгүйгээр бид цаашаа хэдэн жил явах вэ? Бид ямар үр дүнд хүрэх вэ гэдэгт бид өнөөдөр асуудлыг тавихыг хичээж энэ нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт оролцож, улсын хурлын гишүүнийхээ хувьд ард иргэдтэйгээ улс төрийн одоо намуудын тодорхой төвшөнд ярилцаж тохиролцсон, ялангуяа одоо өнөөдөр энэ нийгмийн төлөөллүүдийг энэ парламентын засаглалын үйл ажиллагаанд оролцуулах, улс төрийн намуудыг олон ургалч үзлийг Монголын улс төрийн үйл ажиллагааны төлөвшөлд оруулах энэ шийдлийн хүрээнд өнөөдөр энэ үндсэн хуулийн өөрчлөлт явагдаж байгаа. Бид өнөөдрийг энэ асуудлыг хэлэлцэж, энэ төлөвшлийг, энэ парламентын тогтолцооны гажуудлыг, энэ төрийн үйл ажиллагаа гацсан, улс төрөөр авилгацсан намын эрх ашигыг дамжуулж,
нам дагсан өнөөдөр бүлэглэлийн энэ асуудлыг өнөөдөр энэ улс төрийн тогтолцооны шинжил хэлбэрээр хийхгүй бол 24 онд дараагийн 76 гарч ирээд дахиад энэ асуудалд ноцолдсон, зууралдсан, эрх ашгаа хамгаалсан, авилгал хээл хахуул, төрийн өмч хөрөнгийг луурддаг, хулгайлдаг, альва төрийн хөрөнгө мөнгөөр бий болсон сан хөмөргүүдийг хоосолдог энэ тогтолцоо чинь үргэлжлэлээр байх болно гэсэн ийм одоо бодлогын үүднээс энэ үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хийж байгаа энэ үйл явцад идэвхтэй оролцож байгаа. Энэ асуудлыг өнөөдөр бид хийхгүйгээр энэ парламентын төлөвшлийн асуудлыг хийхгүйгээр бид энэ одоо байдалтайгаа бах байдалтайгаа эвлэрээд дараагийн сонгуультайгаа дараагийн одоо 30 жилтэйгээ бид золгвол Монголын ирээдүй бидний үр хүүхдийн ирээдүй асуудалд бас ямар үр дагавар хийх вэ гэдэг дээр бид энэ дүгнэлт хийх ёстой гэж ойлгож байгаа. Нөгөө талаасаа дэлхийн нийт тийм хүрээнд өнөөдөр геополитикийн том хуваагдалд бий болж дэлхийн ертөнц хоёр туйлд хуваагдаад байна. Монгол орны тухайд бид хоёр их том гүрний дунд оршин тогтнодог. Хоёр их гүрний бодлого Америкийн нэгдсэн улс тэргүүтэй гадны бодлогын зөрчилдөөн, сөргөлдөөн, үндэсний аюулгүй байдлын асуудалд харшлах хэмжээнд ирэх ийм үйл явц бий болох цаг хугацаа байхыг зүгүүсэхгүй байгаа. Энэ үед олон ургалч үзлийг олон парламентын гишүүнтэй байж альва асуудал дээр зарчимтай, бодлоготой байх ийм бас нэгэн ийм шинэ одоо кейс гарч ирсэн гэж ойлгож байгаа. Ийм учраас энэ асуудлыг бид 30 жилийн дараах улс төрийн төлөвшил, 30 жилийн дараах үйл явдал тохируулж энийг